анхааруулах. Энэ бүлэгт хүчирхийлэл болон зарим уншигчдад сэтгэл түгшээж болзошгүй харгас төслөлүүд агуулдана. Сайн байцгаана уу үзэх өдрийн мэнд. Сугаа дэмжээ доорх данс руу хандив явуулаарай. За өөр юу ярих вэ? 3 дахь хаантайгаа уулзах цаг боллоо. Салаандаа ирснээс хойш 3 хоног болж байна. Чимээг хүн гарах гэж байсан юм. Би таныг сэрээчгүй ахлагчаа. Үгүй дээ. Би ч бас босоод дасгал хийх гэж байлаа. Ахлагчаа. Сонсох чадвар заагаад удаагүй байхад их сайжирсан байна шүү. Би бэлтгэл хийж байгаа. Тэгвэл үргэлжлүүл ахлагчаа. Хэрэг болох нь гарцаагүй. Өвөл ойртож тулаан чуулам цөөрч байна. Энэ бол өөрийгөө аль болох их бэлтгэх буюу бэлтгэл хийх төгс боломж. Өглөөний минь ахлагчаа. Эрт босдог болжээ. Өглөөний дасгалаа хийчгээд иргүү. Чиний хичээл зүтгэлийг магтъя. Сайн бэлтгэгдсэн би ягд бамбайтай адил. Ядаж мэлхийн өшөглөлтийг даах чадвартай байх хэрэгтэй. Гэхдээ чи илүү их бэлтгэл хийх хэрэгтэй шүү ахлагчаа. Чи одоо ч гэсэн маш жижигхэн байна. Чи чинь өөрөө үлэмж битэн юм биш үү? Би бэлтгэл хий. Өмнө заасан булчингийн дасгалаа. Юугаа хийгээд хэвтээд байгаа юм? Залхуу навш минь. Өглөөний хоол хийх ээлж чинь бидтэй. Өсөөд байвал гутлаа чанаад идээччээ. Гэж яг ширүүн тулаан болохын өмнө энкри дээрээ. Хөөе, дахиад зодтолдож байна. Одоо болно. Харин аавд нь утга учиргүй хүчрхийлэл юу ч шийдэхгүй. Гэт номлолын маягийн юм ярина. Ахлагчаа, энэ нойрсож буй гүнж биднийг өлсөж өгсөн цэрэг болох гээд байна. Рагна, чи өглөөний хоолоо очиод хийлдээ. За ойлголоо. Та тэгж хэлж байгаа бол хий да. Иймхэн зүйл дээр битгий хэрэлдээд бай. Тэгтлээ уйдаад байгаа юм уу? Тэгж харагдаж байна уу? Сүүлийн үед тулаангүй байгаа болохоор сүхээ савмаар санагдаад байна. Буруу хүн рүүгээ тэр ураа гаргаад байна. Надтай цуг яв. Чиний зохил даах чинь үнэхээр өрөвдөлтэй юм. Би араатны зүрхээр тайван байдлаа хадгалж, хурц сонсголоороо сонсоод хамгаална. Тэгээ 100 удаа давтсан чадвар огцом дүүрэлт. Чиний ингэж хурдан сайжирч байгааг хараад илүү их зүуд хүлээж байсан. Гэхдээ эн чинь уйдгартай байна. Наад дүрлэлтээс чинь залхаж байна. Өөр юм алгүй. Тэгсэн ч би мэдэж байна. Би өөрчлөгдсөн. 100 эсвэл 1000 удаа давтах хэрэг гарсан ч урагшлах болно. Дахиад дайр. Энэ удаа би чамайг буулгаж авна. Чадвар нь үнэхээр муу. Ийм өрөвдмөр байхад яагаад тэр харцнаас хизээч затлахгүй байгаа юм бол. Миний үсэнд хүрч чадах юм бол чамайг нухацтай авч үзнэ. Бороо тасралтгүй орж байна. Навш гэж. Ингээд байвал хөлн дээр минь мөө гургах нь. Энэ борооноос болж хичнээн 8 минь бүтлгүйтвэ. Үнэхээр хараалтай дасаг гэдэгт нь итгэх гээд байна шүү. Хараал гинэ. Сонсоогүй юм ахлагчаа. Цаг агаар ийм байгаад бас дээр нь цэргүүд олноороо гэмтсэн. Галч гарсан. Жак, Бүү, бас Лоутон гээд тандалтын багийн олон хүн шархагдсан. Тиймээс бүгд хараал ярьж эхэлсэн. Мэдээж би тийм байхгүй гэдгийг мэднэ. Гэхдээ энэ навшийн цагаагаар сургалыг улам дэвэргэж байна. Баазад үндэслэлгүй цуурхал тархах нь сайн биш. Дээд дарга нар удахгүй зогсоох байх. Харин та яагаад үүдэн зогсоод байгаа юм бэ? Хүмүүсийн чимээг сонсох бэлтгэл хийж байна. Юу? Ийм шуурган дөө.
Тийм ээ. Ямар сонин бэлтгэл вэ? Амар юм. Дэгсэн чинь саагсан цаанаас нь муугийн санаа байна ахлагчаа. Үргэлжлүүл. Ийм хариуд нь чи түүнд юм заагаад байгаа юм уу? Навш минь. Хизэнээс чи ахлагчид анхаарал тавьдаг болсон юм. Чи дахиад намайг үл тоож байна уу? Муу харах чинь. За тэгсэн чи нөгөө хоёр нь бас яаж зүгээр суух вэ? Аавдын дотор сууж байгаад ч хийж болох бэлтгэл олон бий шүү ахлагчаа. Рагна тэгсэн чинь би байрлагчийн шалгаад өгөх үү ахлагчаа. Хөөх энэ навчнуудыг хартаа. Миний юу харсныг та нар бас харчихсан юм биз дээ. Ингээд ахлагчаа бүгд авьяаслаг сурагч гэснүүдээр хараад эхлэх болноо. Бүлгийн дарга бүр эдгээр сурахлыг өвөл болохоос өмнө дахин тандалтын баг явуулах хэрэгтэй. Хоосон орон зайг нөхөх сайн цэрэг байна уу? 444-р салааны ахлагч байвал яах вэ? Тэр асуудалтай байгийг удирцдаг хүн үү? Жаахан мангар биш үү? Саад болох вэ? Магадгүй биднийг гайхшруулж чадна. Яг тэгж бодож байна. За энийг Элвин зүн совин гэж хэлээ дээ. Намайг тандалтын баг томилж байна уу? Хадагтай. Та дээд ахлагч нартай мууцсан эсвэл тэнд ямар нэгэн зүйл хийгээгүй биз дээ. Ахлагчаа. Үгүй ээ, тийм юм хийгээгүй. Тэгвэл яагаад таныг сонгосон юм бол? Та үнэхээр явах гэж байна уу? Хэрв явахыг хүсэхгүй байвал би зохицуулаад өгөх үү? Чамаас ялгаатай би даргийнхаа гавлын ясанд сүх зоож чадахгүй. Намайг тийм зүйл гуйна гэж бодоо юу? Чи хийвэл бүр дордох болно. Гашуун дурсамж би шүү дээ. Тэгсэн чинь аавдын цаана нэг зүйл бовтнаад байж байна. Эзэн минь яагаад сул дорой зарцаа ийм хатуу зүйлд сорж байгаа юм бэ? Манай сул дорой ахлагчийг бүү аваач. Эднэр чинь яач гсэн юм бэ? Хэрвээ хүсвэл би орд чинь явъя хатагчаа. За Рагна, чамайг л хамгийн сүүлд сонгох бол. Тийм шүү. Рагнаг бол болохгүй. Чиний зүг чиг олох асуудал хэцүү шүү. Тэнд очиод төөрөх гээв. Өндөр өвстэй газар очих юм уу? Өвсөн дундаас хачин чимээг сонс. Хачин чимээ мэдрэхэн дайсны отолтоос зайлсхийх эхний алхам. Дахиад л ахлагчид хачин юмаа зааж байна уу? Муу үнэг минь. Чамд зааха бодол гэж хэлсэн байхаа. Намайг байхгүй хойгоор энэ хэд зодолдоод зогсоох хүн байхгүй байх нь дээ. Гэхдээ энэ ажлын хувьд би хамгийн тохиромжтой. Цэрэгт орсноос хойш дундаж чадвараасаа болж дандаа бусдын оронд нөхөлт хийж явдаг байсан. Миний хэрэгтэй байсан ганц газар бол хэндэж хэрэггүй энэ асуудалтай баг. Болно. Ахлагчаа, чи зоригтой юм уу? Эсвэл тэнэг гэдгийг одоо хүртэл ялгаж чадахгүй байна. Ахлагчид таларх. Тэр байгаагүй бол одоо чиний зүрхэнд нүх гарсан байх байсан. Чиний толгойл төрүүлж унах байсан. Тэр хоёр энд үлдэх ёстой. Чадварлаг дайчид. Харин би тийм ч чухал биш. Одоо өөрийгөө буруутгах шаардлагагүй. Би чадвараа хамгийн сайн мэднэ. Зүгээр л сайжрах хэрэгтэй. Хандлтын баг урд чугмыг шалгана. Хөөе, асуудалтай баг. Нааша анхаарал хандуул. Би энэ багийн ахлагч. Дургүй байвал эртхэн хэлээрэй. Хандлтын багийн ахлагч Эндрю Гарднер. Ийм хүн тантай тэнцэнэ гэж үү? Тэр чинь зүгээр л хүүхэд асрагчиг цэрэг. Хэрвээ над руу дайрвал би зөөлөн хандана. Тэр бол зүгээр нэг сул дорой цэрэг. Анхаар, дайсандаа таарвал дэднийг шууд бут нэргэн шүү. Тэр яагаад ингэж ойрлж яриад байгаа юм бэ? Тандалт гэдэг үгийн утгыг мэддэггүй юм болов уу? Эрхмээ, энийг хараа. Амтны мөр. Энэ бол зэрлэг өхөр юм шиг байна. Дагацхай, орой мах шарнаа. Тэд ихэвчлэн 20 гаруй бөөнөрөө сүргэлдэг.
Энэ жижиг багтай байрна гэж үү? Энэ зэрлэг өхөр биш. Зээрийн мөр байна. Манай ахлагч жаахан өнгөрөх туртай бололтой. Тандалтын багийн гишүүн Анри. Анри ууланд өссөн. Анчин байсан. Бид хурдан дотноссон. Тэр надад хэрэгтэй зүйлс зааж байлаа. Эцэст нь бид бүтэн өдөр байхгүй зэрлэг өхрнүүдийг хөөж өнгөрөө. Хараалаа. Би үнэхээр зэрлэг өхөр гэж бодсон. Бид зорьсон газартаа ирлээ. Ногоон сувд буюу өндөр өвсний тал газар. Энэ өвсийг гаталж Ацбаны тандалтын багийг олно. Тэгээд барьж аваад буцна. Үнэхээр орох гэж байна уу? Бидний даалгавар шалгах л байсан шүү дээ. Ахлагчийн тушаа шүү дээ. Ийм өмсөөр явах амар биш. Тэднийг бууж өгөөд хурдан буцах байх гэж бодсон. Гэтэл тэр ажилдаа гайхалтай гэмээр шийдэмгий байлаа. Амтны баасч бараг алга байна. Энэ нь асуудал байна гэсэн үг үү? Ийм газар бол хоолны агуулга гэсэн үг. Харин амтан байхгүй байгаа нь хачирхалтай. Бүгд доошоо. Дайсан. Зүхтаарай. Саксны хэлсэнчлэн чимээг ялгах чадвар тус болж байсан. Гэхдээ асуудал нь би бусдадаа хаанаас дуу ирээд байгааг хэлж чадахгүйд байлаа. Отолд байгааг мэдсэн бол зайлсхийх нь энгийн л асуудал. Гэхдээ хинч надад итгэхгүй байна. Ганцаараа амьдулдаггүй. Отолд байна. Гүүгээрээ. Би өөр зүг рүү зүхтах гэж оролцсон боловч замыг минь хааж байв. Гэхдээ энэ зүгээрээ би дахиад өөр зүгт явхад бодно гэж бодож байсан. Зүүн зүг рүү явбал суманд оногдно. Харваачтаас зайлсхийж хойд зүг рүү явбал жадтай цэргүүд байсан. Зүхтах гэж оролдоход тэд хайж олтлоо бууж өгдөггүй. Тэд өвсөн дууссан мэт адилхан өнгийн хувцастай. Яагаад ингэтлээ хичээнгүйлэн хамгаалаад байгаа юм бол? Ацфэ, та нар яг юу нуугаад байгаа юм бэ? Олон 10 удаа оролцсон. Ороод гарч чадсангүй. Ацфэнчууд яг юу нуугаад байна вэ? Тэрнийг нь мэдмээр байна. Бууж өгвөл өгөхгүй байж магадгүй. Гэхдээ би хананд бууж өгөхгүй. За тэгээд инкрет бага ахлаж явхаар шийднэ. Би ганцаараа биш. Энд байгаа багийг ашиглаж бүгдтэй нь хамт амьд үлдэх болно. Эндрю, Анри, тэгээд тэр цэрэг энд байгаа хамгийн хүчтэй хүмүүс. Энэ цэргийн гадаа төрхөөс харахад сайн тулалцдаг бололтой. Хүүхэд чиг ахлагчийг яагаад дагаад байгаа юм бол? Эсвэл түүний бие хамгаалагч байх. Энгийн цэрэг бие хамгаалагчтай байна гэж байхгүй. Тэгэхээр энэ язгууртан байх нь. Тэр дундаа унсан язгууртан буюу дампуурсан эсвэл нэр төрөө алдсан гэр бүлийнх бололтой. Ямар ч байсан бид түүний мэдл байхдаа амьд үлдэхгүй нь тодорхой. Одоо энэ багийг би удирдна. Хэн эсэргүүцэх вэ? Энэ бол ихний алхам. Анри, чиний мөрөөдөл юу вэ? Цэцгийн дэлгүүртэй болж амар тайван амьдармаар байна гэхэд тэгвэл амьдар. Харин чи би охинтой болсон гэхэд тэгвэл амьд гар. Харин та хэд дэлгүүр нэнэ. Харин би гэрлүүгээ буцмаар байна. Тэгвэл амьд гар. Эндрю, ээж минь өхөхтэй нэг зүйл загсан. Гэр бүлийнхээ нэрийг сэргээгээрэй гэж. Тиймээс би нэр төрөө сэргээх болно. Бүгдэд нь нэг л хариулт байна. Эндээс бүгд амьд гарч
буцах ёстой гэсэн хариулт байна. Энэ багийн хүн бүр өөрийн үүргээ гүйцэтгэх ёстой. Амьдрах хүслээс илүү сайн урам зориг гэж үгүй. Саяхны хүртэл би дайсан гарч ирэнгүүт түүнийг нь нэвтлэн сэтлэх төлөвлөгөөтэй байсан. Анри тийшээ харав. Толгоон хэмжээд бариад зүгээр л харав. Бид давуу тал авахын тулд эхэлж дайрах ёстой. За та бүхэн таалагдсан гэж найдаж байна. Тэгээд дараагийн ангиудыг ер нь нэлээд хураангуйлаад бүргэе гэж бодож байна. Тиймээс see ya.